Хоёр асуудлаар байр сууриа илэрхийлмээр бас сая үгээ хэлсэн л дээ. За нэг нь юу вэ гэхээр жижиг бизнес эрхэлж байгаа буюу хөгжлөмжтэй хүмүүсийн хувьд хамгаалалт, бодлогын хамгаалалт нь хэр тодорхой туссан бэ? Энэ талаар та бүхэн хилцүүлэгтээ оруулж одоо ярьж үзсэн үү гэдэг асуултыг асуулаад энэ дээр бол хангалтгүй байгаа учраас маш төвөгтэй юм байдал үүсэж байна. Ер нь бол ингээд нөгөө эдийн засгийн эрх чөлөө шинжилэл гэдэг нэрийн дор хамгийн их одоо магадгүй хохирчдаг, отгоцдог бүлэг бол жижиг дунд бизнес эрхэлж байгаа. Тэр дундаа нийт бизнес эрхэлж байгаа, одоо жижиг бизнес эрхэлж байгаа нийт эсвэл хөгжлөмжтэй хүмүүс чинь тэр дундаа хамгийн их чинь эзэлж байгаа байхгүй юу? За тэгээд дээрэс нь хөгжлөмжтэй 93 мянган одоо хөлбөмбөгийн насны хүн байгаа. Гэхдээ ажил эрхлэлт нь 10% гарт 20% хүрэхгүй байхгүй. Гэтэл хуваараа бизнес эрхэлж байгаа гэж нэрлэж байгаа бэрхшээлтэй хүмүүс чинь дандаа жижиг бизнес байгаа. Өрхийн бизнес, бичил бизнес байгаа. Эсвэл хуваараа ингээ 2-3-оор нэлээд юм мэддэг. Тэгэхээр энэ дээр жишээлбэл ямар хамгаалалт байгаа вэ? Энэ дээр ямар шийдэл байна гэдэг дээр цааны орж ирсэн хуулийн төслөөр тодорхой юм харагдаагүй. Энийг би шүүмжилж байна. За хоёрт гэвэл би нэг ийм асуумаар ирсэн. Ерөнхийдөө асуусан л да. Тэр нь юу вэ гэхээр иргэний нийгмийн байгууллагууд буюу төрөмс байгууллагуудын одоо нийгэмд үзэл үр нөлөө маш их байдаг. Энийг татвартай холбох хэрэгтэй гэдэг. Өнгөрсөн жил бид нар аж ахуйн нэгжийн татвар ноогдохгүй орлогын 1% тухай заалттай болоод за аж ахуйн нэгж ингээд одоо хандив өгөх юм бол те 1% хөнгөлөлтөд авна гэдэг заалт хуультай болсон шүү дээ. Гэхдээ тэр нь одоо бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байгаа байхгүй юу? Тэрний шалтгаан юу вэ гэхээр Монголд филантроп гэдэг зүйл юу вэ? Жинхэнэ иргэний нийгэм гэж юу вэ? Жинхэнэ хандив хаашаа зориулах ёстой вэ гэдгээр манайх өөрсдөө иргэний нийгмийн үзэл баримтлал гаргаагүй байгаа учраас ялгаж салгаж чадахгүй л байгаа байхгүй да. Нэгт нөгөө талаасаа ер нь төрөмс байгууллага иргэний нийгмийг хандив хийх олон нийтийн арга хэмжээ болох үеэр маш ихээр ажиллаж хамтардаг хэрнээ татварын асуудал дээр дэмжиж өгөх бодлого дээр бид нар дутуу төлөмбөг юм хийчихэд байгаа байхгүй юу? Нөгөө бушир тулаа бориндоо баста гэдэг шиг. Тэгэхээр би энэ дээр ямар байр суурьтай байгаа гэхээр одоо татварын шинжилгээ хийж байгаа юм шинжилсэн шиг шинжилээд энэ 1% гэдэг чинь аж ахуйн нэгжтэр процессыг төвөгтэй байвал хувь хүн дээр хийвэл яасан бэ гэдэг ийм санаа гаргаж байгаа. Хувь хүн хүсвэл өөрөө жихнээсээ одоо нөгөө шаардлага хангасан жинхэнэ төрөмс байгууллагууд жинхэнэ хандивын үйл ажиллагаа явуулдаг газар руугаа хандив хэрхэн нээчүүл яасан бэ гэдэг санаа гаргаад байгаа байхгүй. Яагаад энэ бий болж байгаа гэхээр энийг дагаад төрөмс байгууллагууд ялгараад эхэлнэ. Аль нь жигнэс үйл ажиллагаа явуулдгийн аль нь нөгөө карманы халаасны гэдэг нь ялгараад ийм тогтолцоо байгаа. Тэгээ энэ хоёр асуудлыг би хөндөж одоо сая байр суурь илэрхийлсэн. Тэгэхээр энэ дээр бас сонирхож байгаа санаа нэг иргэд олон нийт байгаа бол бас ажиглаасаа гэж хүсэж байна. Саналаа бас хуулийн төсөл үүсэ гэж бодож байна. За нөгөө талд ер нь одоо ингээд олон нийтийн орчин тий одоо сошиал аливаа хуулийг сурталчлах таниулах болохоор төрөмс байгууллагууд байдаг гэхгүй дандаа л иргэний нийгэм байдаг. Гэтэл тэдний бодит нийгэмд үзүүлж байгаа үр нөлөөг хэмжсэн судалгаа байдгүй учраас 24-с 28 оны засгийн газрын төлөвлөгөөнд миний би энэ дээр санал оруулжсэн. Тэгэхээр тэр засгийн газрын төлөвлөгөөг дагаад явж байгаа бол өнөөдөр оруулж ирж байгаа хууль татварын тухай хууль энэ дээр ямар нэгэн байдлаар үлдээ холбоотой байх л хэрэгтэй байгаад байна тий. Тэгэхээр энэ асуудлуудаар бас мэдээлэл хуваалцж байна. Баярлалаа.